He said one day you'll leave this world behind, so live a life you will remember. My father told me when I was just a child, these are the nights that never die. My father told me. Сайн байна уу? Намайг Ануушин гэдэг. Би Орос улсын улсын засгийн газрын нэрвэгдэх санхүүгийн сургууль оролцдог баялаа. Одоос яг 1 жилийн өмнө буюу 2021 оны 11 сард Москват руу суралцаж амьдрахаар чамдаанаа бэлдээд тэ анх удаага хол замд гарч ирсэн. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр бол яг анх удаага гадаад улс орнд суралцаж амьдрахад бидэн амьдрахад ингээд өөрт маань тулгарч байсан бэрхшээлүүд, давуу тал, боломжууд тэ ер нь өөрийнхөө яг шинээр сурч мэдэж авсан зүйлс, өөрөмшүүлсэн чадварууд, мэдрэмж догтлуудынхаа тухай их тийм дэлгэрэнгүй хуваалцгална. Эхний ээлжинд яагаад Москвад ирсэн бэ гэдгээс эхлэе. Миний хувьд бол 2021 онд Орос улсын улсын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн сон шалгалтанд амжилттай оролцоод тэтгэлэг хөтөлбөрт тэмцэж шалгараад улмаар одоо анх Москваар ирсэн. Тэгээд өнгөрсөн оны хичээлийн жил буюу 2021-ээс 2022 оны хичээлийн жилд бол өөрийнхөө сонгосон Орос улсын топ их сургуулиудын нэг болох санхүүгийн сургуультай бэлтгэл факультетэд суралцсан. Тэгээд одоо бол яг их сургуулийн 1-р курсын оюутан их сургуулийнхаа үнцгийн жилүүдийг үзэж судлаад явж байгаа юм оюутан байна. Ер нь эргээд харах юм бол яг тэтгэлэг хөтөлбөрт тэнцснээс Москва руу ирэх хүртэлх энэ хугацаанд бол миний хувьд асар их юм тоглолттой, хүсэл тэмүүлэлтэй, их өндөр сэтгэл хөдлөлтэй байсан гэж хэлж болно. Их тийм хөвчлөлтэй ч юм уу, сандралтай байсан факт төрдөх юм бол одоо намайг ирэх үед бол цар тахлын үеийн хүл хорой дөнгөж суларч байгаа. Тэгээд үнтэй холбоотойгоор яг Орос улс руу бол зөвхөн сургалтын визтэй оюутнууд орох боломжтой тийм үе байсан. Тэгээд оюутнууд маань бас Орос улсын хилээр нэвтрэхтэй PCR-ын шинжилгээ өгнө, дотоод байранда нэвтрэхтэй PCR-ын шинжилгээ өгнө. Тэгээд PCR-ын шинжилгээ нь мэдээж сөрөг байх хэвээр юм шаардлага тавьчихсан. Тэгээд миний хувьд болохоор яг 2021 оны 11 сарын 1-ний өглөөн нь PCR-ын шинжилгээ өгөөд өдөр нь хариугаа хүлээгээд оройн вагонд суугаад ингээд замдаа гарахаар байсан. Тэгээд өдөр нь яг хариугаа хүлээж авах хооронд миний өглөөн нь шинжилгээ өгсөн эмнэлгээс маань залгаад сайн байна уу эмнэлгээс шинжилгээ өгсөн эмнэлгээс залгаж байна гэд. Тэгээд анууч нөө гэд ингээд ярьжсэн. Таны шинжилгээний кодын шинжилгээний хариу гарсан гэснээр тухайн ажилтан маань ингээд ярианда хэсэг хугацаанд зогсолт авсан. Тэгээд яг тухайн ажилтны ингээд зогсолт авч явах хугацаанд би дотроо яна миний шинжилгээний кодын шинжилгээний хариу ирэх гарчиж за одоо ингээд явах хугацаа маань ингээд дахиад нэлээд хойшлогдох нь дээ. Би онгоцныхоо билет инээдрийг захичихсан байсан шүү дээ. Ачаа баргаа бэлтчихсэн байсан шүү дээ. Гэл ингээд бүх одоо нөгөө бэлтчихсэн байсан зүйлс маань ингээд толгойд маань эргэлдээд яна ингээд явах маань дахиад хойшлуул яна гэсэн юм амар том айдастай нүртэл гарч ирсэн гэж хэлж болно. Тэгээ азар ярьсан 2021 оны 11 сарын 1 буюу тэр өдөр миний кодын шинжилгээний хариу сөрөг гараад би замдаа гарч ирсэн. Тэгээд яагаад энийг дурдж байна гэхээр тухайд нөгөө айгүй олон хүүхдүүд бүх одоо зүйлшинжийн таам бэлэн ирнээсээ кодын шинжилгээний хариу нь эрэг гарснаас болоод яг явах хугацаанд дахиад 2-3 сараар 14 хоногоор ингээ хойшлж исэн тохиолдол аюух байсан. Тийм болохоор яг үнийг ингээд ажиглаж исэн болохоор тэр мөн надад ч гэсэндээ яна ингүүл яна гэсэн айдас байсан. Тэг ямарсан тэр айдас ард үлдсэн байна. Ер нь яг ирсэн маршрутын хувьд гэх юм бол миний хувьд Улаанбаатараас Сэлэнгийн Сүхбаатар хүртэл вагоноор ирсэн. Тэгээд өртгийн хувьд 7600 зөвлөө 8600. За тэгээд Сэлэнгийн Сүхбаатараас Сэлэнгийн Алтан буллаг хүртэл Хилийн бамд хүртэл 20,000 төгрөгөөр таксигаар явчихсан. За тухайн үед хягт болон Алтан буллаг зэрэг Хилийн бамдуудаар зорчигчид бол яг машинаар биш зөвхөн явнаар ингээд дандаа тэр үед оюутнууд л зорчиж байгаа. Сургалтын визтэй оюутнууд л зорчиж байгаа. Тэгээ оюутнууд маань бүгдээрээ бичиг баримтуудаа шалгуулад PCR-ын шинжилгээний тэрийг үзүүлээд ингээд нэлээд хөрхөн удаан хугацаанд ч гэдэг юм уу хэлтэл бас аюу хөрхөн хүлээж ийж ингээ хэл гарч исэн. Тэгээ миний хувьд яг хэл дээр очрлоод зогсож байхдаа хэлээр ингээд очрлоод зогсож байхдаа Монгол улсад ажилладаг бурайд багш эмэгтэйтэй танилцж исэн. Тэгээд багш маань болохоор гэрлүүг аргаж байгаа
гэд. Тэгээ би болохоор ингээд улаан өдөр дамжаад цаашаа Москва руу анх удаага сурахаар явж байгаа гэд учраалаа. Тэгээ багштай харилцаараа өрнөсний үр дүнд за цаашаа ингээд хамтдаа зам төгөхөр болж гисэн. Тэгээд хятаар яг хэл давсны дараа яг Бурайд багшийн маань гэр бүлийн хүн машинтайгаа ирчихсэн үлээжсэн. Тэгээд машиндаа суугаад цаашаа улаан өтөртөл явж гисэн. Тэгээд дахиад машиндаа суугаад явж байхдаа хоорондоо дахиад буулаад юу ярьж агаад багшийнхаа гэрт нь очиж хоноод өглөө нь багш маань үрээр нөхөртөөгөө хамтдаа одоо намайг онгоцны буудлын руу хүргэж өгөөд тэгээд ачааг маань жинлээд ер нь бол намайг яг улаан хягтаас улаан үд хүртэл улаан үд хүртэл ингээд явах тэр замд ингээд Бурайд багш маань надад маш их тусалж ийсэн. Тэгээд хэрвээ одоо ингээд Бурайд багш маань миний бичлэгийг үзэж байгаа бол танд маш их баярлаж талархаж явах шүү гэж хэлмээр байна. Яа тэгэхээр яг тэр үед яг өөрийнхөө хамаатан садан дотны гэр бүлийнхаа хүнтэй ингээ харьцаж байгаа юм шиг маш гоё илдэг, найрсгаар хандаад тий. Тэгээд одоо замын турш ингээд айгүйх хайн олж тусалж ийсэнд тань бол ингээд айгүйх талархаж явдаг шүү гэж дахин хэлмээр байна. Тэгээд яг эргээд яг маршрут руугаа орох юм бол хягтаас улаан үд хүртэл машинаар явсан. Тэгээд улаан үдийн байгаль гэдэг онгоцны буудлаас Москва хүртэл 5 цаг шууд нислэгээр явжсан. Тэгээд тухайд онгоцны билет маань 7600 рубль илүү маш хямдарсан үед нь билетээ бичүүлсэн. Тэгээд айгуу тийм адтай, одтай, морьтой явж ирсэн гэж хэлж болно. Яг намайг ингээд Улаан Баатарын вокзал дээр явах гэж байхад манай гэр бүлийнхэн, найз нөхөд гээд миний хамгийн ойрны татны хүрээллийнхэн маань бүгдээрээ цуглчихсан. Тэгээд аав ээж маань сайн яваарэ, их эрдэм намсраад ирээрээ гэж захиад найзууд маань санан нохтаа гэд тэрч ойлолдаад тэр мөч бол надад нэг тийм зүүдлээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Яагаад тэгэхээр миний хувьд яг гадаад улс орнд суралцаж амьдрахыг 6 жилийн хугацаанд мөрөөдөж төлөвлөж хичээсний үр дүнд анх удаа гадаад улс орныг зорж исэн болохоор яг тэр үед яг нэг тийм ерөөсөө яг зүүдлээл байгаа юм шиг юм бодит байдлаас юм алс хол байгаа юм шиг л тийм мэдрэмж агиох төрж исэн. Тэгээд одоо мэдээч ингээд хол байгаа гэдэг утгаараа 6000 гаруй километрийн цаана байгаа шүү дээ. Ер нь бол 6000 гаруй километрийн цаана байгаа. Тэг хол байгаа гэдэг утгаараа ч юм уу хамт байхгүй байгаа учраас гэр бүлийнхнийгээ найз нөхдийгөө санах үе байдаг. Гэтээ сансан ч гэсэндээ яг удахгүй сургуулаа төгсөөд Монголд очиод гэрийнхэнтэйгээ найз нөхдөдөө бүгдэндээ нь уулзаад хамтдаа гоё наа гэд боддог. Тэгээд ер нь бол яг намайг үдэж гаргаж өгсөн тухай бол нэг иймэрхүү байна. Харин Москвад яг онгоцны буудлын дээр буугаад шууд дотор байрлалгаа ирчихсэн. Тэгээд дотор байрлалгаа эренгүүтлээ шууд бичиг баримтуудаа шалгуулад дотор байранда орсон. Тэгээд дотор байрны маань өнгөрсөн жил амьдарч ирсэн дотор байрны маань хувьд бол сарын төлбөр 1150 рубль байсан. Тэгээд дээрэс нь манай сургуулийн тухайн дотор байр бол яг ийм блок хэлбэрийн дотор байр. Өөрөөр хэлэх юм бол нэг блок нь дотроо 2 жижиг өрөөтэй, нэг блок руу ороод дахиад 2 өрөө рүү ороод тэгээд 2 өрөөнд нь 2 оюутай амьдардаг. Тэгээд нэг блокнд 1-0, нэг ванны өрөө байдаг. Энэ айгуу дэжгүй тухтай тийм байсан. Тэгээд дээрэс нь оюутны дотор байрнаасаа лифтэнд суугаад шатаар яваад дахиад лифтэнд суугаад шууд хэсрүүлэх хичээл рүү орох боломжтой. Энэ ийм том кампус хэлбэрийн бүх юм ийм нэг дороо гадаад оюутнуудын ийм төв байр байсан. Тэгээд ер нь яг дотор байранд амьдарч байхад бол ингээл дотор байрны амьдрал чинь ингээл те бужигнаал, найзалж нөхөрлөөл юм аюу юм сонирхолтой гэжтэй. Тэгээд үүн дээр бол нэмэлтээр миний хувьд өнгөрсөн жил амьдарч байсан дотор байр маань
дандаа гадаад хүмүүс амьдардаг тийм байр байсан. Тийм болохоор гадаад хөшөөдтэй, гадаад оюутнуудтайгаа англиар орсоор харилцах шаардлага гарна. Тэгээд тэдгээр оюутнуудынхаа тэдгээр оюутнуудаараа дамжуулаад яг тухайн улс орны соёл, зан заншил тухайн улсын талаарх ингээд ойлголт, мэдлэг, мэдээлэл маань илүү их өргөжж хэлсэн гэж хэлж болно. Тэгээд хамгийн сонирхолтой байсан юм бол ер нь анх удаага оюутны татвар байранд гадаад оюутнуудтай амьдрах сонирхолтой байсан. За бас хэлний бэлтгэлийнхаа тухай ер нь дэлгэрэнгүүлж ярих юм бол манай их сургуулийн хэлний бэлтгэлд бол яг Аз, Африк, Латин Америк, Европоос ирсэн буюу одоо яг дэлхийн 45 гаруй орноос ирсэн 100 гаруй оюутнууд хэлний бэлтгэл жил болгон суралцдаг. Тэгээд эдгээр оюутнууд маань нэг жилийн хугацаанд яг орос хэл болон мэргэжлийн зарим хичээлээ судална. Тэгээд яг хэлний бэлтгэлд бол нэг жилийн хугацаанд дан ганц хэл сураад зохисгүйгээр гадаад оюутнуудтай найзалж нөхөрлөөд тэдгээр оюутнуудын энэ соёл уламжлалтай юм танилцах боломж олгодог нь бол надад маш тийм авууштай, үр өгөөжтэй санагдсан гэж хэлж болно. Тэгээд нэмж хэлэхэд манай их сургуулийн хувьд бол яг гадаад оюутнуудаа зориулсан юм олон талт үйл ажиллагаа, урлаг, соёл, спорт, эрдэм шинжилгээний зэрэг олон талт үйл ажиллагааг бол байнга тогтмол зохион байгуулдаг юм онцлогтой. Нэг өнгөрсөн жил хэлний бэлтгэлээр суралцж байхдаа олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд 3-д оролцсон. Тэгээд яг амжилттай оролцсон эрдэм шинжилгээний хурлын маань миний бичсэн эрдэм шинжилгээний нийтлэл маань хэвлэгдээд ном болоод гарсан байгаа. Нэг нь тэгээд нөгөө хоёр нь бол шагнал бас ижлэгийн шагналт байр эзэлсэн. Тэгээд ямар ч хэлсэн их сургуулийн хэлний бэлтгэл суралцж байх хугацаанд яг оюутны эрдэм шинжилгээний ихтгэлийн тэмцээнд оролцоод өөрийнхөө орчлын бичиг чадварыг бага ч гэсэндээ одоо нэмэгдүүлсэндээ тэгээд олон улсын оюутнуудын хамарсан тэмцээнд Монголынхоо нэрийг гаргасандаа бас ер нь баяртай байдаг гэж хэлж баяртай байдаг. Тэгээд өнгөрсөн жил бас сургуулийн автобустай аяллуудад аюух хамрагддаг байсан. Тэр аялал нь болохоор яг Москва дотор эсвэл Москватай ойролцоо жижиг хотуудаар автобустайгаар ингээд автобусын суугаад аялаа тухайн ингээд шинэ газар орныг ингээд үзэж танилцаад явдаг юм сонирхолтой аялал байдаг. Тэгээд миний хувьд бол аюух аяллуудад их тогтмол хамрагддаг байсан. Тэгээд Москвад бол ер нь музей, уран зургийн галерей тэгээд согдог урлагийн үзмөрүүд гэдэг ч юм уу үзэж харах юм бол бүр маш их байдаг. Тэгээд энд амьдрснараа их товчхоноор хэлэх юм бол Москва намайг соёлтой, урлагтай, аюух ойртуулж өгч байгаа гэж хэлж болно. Тэгээд энд ингээд нэг жилийн хугацаанд амьдраад өөрийнхөө сурч мэдсэн зүйлсийн тухайд эргээд бодоод үзэхээр хамгийн чухал зүйл юу гэхээр яг өөрийгөө авч явахад аяг суралцж байгаа юм шиг санагцсан. Яагаад гэхээр өмнө нь Монголд амьдардаг байхдаа яг аав ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байдаг гэсэн болохоор бүх зүйл бэлэн ингээд бүх зүйл юм аягүй бэлэн сайхан байдаг гэсэн байгаа байхгүй юу? Яагаад гэхээр одоо энгийн жишээ авахад аав бол миний охин ингээд ажилдаа явах чинь үү аав нь ажилд нь хүргээд үгүй гэдэг ингээд машинаараа зүүдэг ч юм уу. Ээж болохоор ингээд бэно ээжийн сайхан баштай зэжлээ анука эртгээ ирээрээ гэдэг ч юм уу ингээл айгүй их тийм хайр халамж хоолонд хуц сунаар гэдэг ч юм уу бүх юм айгүй юм сайхан бэлэн байдаг гэсэн. Тэгээ ер нь бол яг гадаадд амьдраад ирэхээр энэ бүх зүйл эсрэгээрээ оронгороо ирсэн гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр гадаадд эсвэл яг хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ингээд амьдардаг оюутнууд бол аюул сайн мэдж байгаа. Яг ээж аваасаа хол байгаад ирэхээр өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж эхлэдэг байгаа байхгүй юу бид би одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь гадаадд амьдарч байгаа үед үлссэн ч өвдсөн ч ядарсан ч ер нь бүх үед ямар ч үед ингээд өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ гэдэг бол шийдээд
явна гэдэг бол ер нь хувь хүнд өөрөө өөртөө ингээд цаашд нь ч гэсэндээ аюу хэрэгтэй юм шиг санагцсан. Тэгээд энд ингээд яг амьдрснараа бол миний хувьд сайн хэлсэнчлэн бигдаа амьдрах, санхүүгээ төлөвлөх, хянах тэгээд их сэтгэлийн хаттай байх, өөрийгөө ойлгох, өөртөөгөө ажиллах тэгээд асуудал шийдвэрлэх зэрэг чадварууд дээр аюу тийм ахицтай байгаа. Тэгээд бас хамгийн чухлаар ойлгож мэдэрч байгаа зүйл юу вэ гэхээр би гэр бүлийнхаа үн цэнийг аюу сайн ойлгож байгаа. Яагаад вэ гэхээр зүгээр л би өмнө нь ингээд гэрийнхэнтэйгээ үргэлж хамт ерөөсө хол амьдарч үзээгүй, хол байж үзээгүйсэн болохоор ингээд яг нэг тийм гэрийнхэндээ хайртай гэж хэлдэг ч гэсэндээ яг тэрнийхээ ингээд үнцийн утга учирыг нь яг ойлгодоггүй байсан юм шиг санагдсан яг үнэндээ. Одоо л арай өөрчлөгдсөн. Яагаад вэ гэхээр гэр бүлийнхэн гэдэг бол ер нь хол байсан ч гэсэндээ яг чамд хайр халамжийг үргэлж мэдрүүлж байдаг ийм гайхалтай хүмүүсийн нэгдэл юм билээ. Тэгээд би өнгөрсөн 100 хэлний бэлтгэлээ төгсөөд хэлний бэлтгэлийн төгслийн баярт оролцсныхаа дараагаар Москваас Монгол руугаа гэр бүлийнхэнтэйгээ амархаар хэсэг хугацаанд амархаар Монгол руу явсан. Тэгээд Монголдо очоод ингээ байж авах хугацаанд бол аюу гоё юусэн. Яагаад вэ гэхээр ээж маань ингээл за миний охин ямар хоол идмээр энэ ямар нэмэр гэл халамжилж тоглоол. Тэгэл ээж эмээ дүүнэр гэл ах дүү хамаатай садан гэл ер нь яг ойрын хүмүүс маань намайг аюу их санджсан. Тэгээд өдөр болгон уцаар ярьдаг холбоотой байдаг ч гэсэндээ яг нүүрээ хараад бичлэн уулзах гэдэг бол бүр шал өөр энэ өдрөмж бол бүр гайхалтай гэж хэлмээрээ. Тэгээд надад бол ингээд өнгөрсөн 100 Монголд ингээд амьдарч байхдаа Монгол ингээд амарч байхдаа яг гэрхэнтэйгээ хамтдаа ширээ тойроод орой хоолоо идээд ингээд суугаад дүүнэртэйгээ ингээд бужигнаад ингээд олуулаа байх бол миний хувьд ингээд маш том юм тансаглал юм байна гэдгийг би айгу өвчтэйгээр мэдэрсэн. Тэгээд ер нь бол яг Монголд гэр бүлийнхэндээ хамтдаа ингээд амарсан хугацаа хасч тооцох юм бол өнгөрсөн жилийн хугацаанд би Москвад 333 хоногийг өнгөрүүлсэн. Тийм болохоор өндөр хэмжлэгийг бас яг ингэж нэрлсэн байгаа. Тэгээд дараагийн хэмжлэгээр болохоор яг Москвад хоёрны амьдрал, энэхийн соёл урлаг гэдэг Тэгээд цаашлаад мэдрэмж соёл урлагийн тухай ч юм уу тийм ерөнхийдөө яг энэ Москватай холбоотой аялал ч юм уу очиж үзэх ёстой газрууд ч юм уу тиймэрхүү бичлэг бэлтгэж YouTube сувагтаа оруулах бодолтой байгаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзэж хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.